140 жилийн түүхийг агуулж байгаа Японосто хамгийн олон спортын алдартан бэлтгэн гаргасан Янагигора ахлах сургуульд Монгол оюутнууд ч амжилттай суралцж байгааг Товод Оржийн мандах наран харуулж чадлаа. Түүний талаар Янагигора ахлах сургуулийн багш нар амсайтай байсныг бид онцлож байна. Мандах наран бол үнэхээр мундаг сурагч. Удахгүй N2 төвшний шалгалт өгөх гэж байгаа. Мөн сагсан бөмбөгийн спортоор бас идэвхтэй хичээж байгаа. Цаашдын амьдралд нь ихээхэн хүлээлттэй байна. Би одоо энэ Японд ирсэн маш их хэрэгтэй. Тэгээд сая л одоо яг стилээс хандж байгаа би маш их хэрэгтэй. Тэгээ одоо хэд хичээлдээ сурж байна? Одоо 2-3 2 жил сургууль аваад үзэж байна тий. За тэгээд хизээ одоо ямар сургуульд ямар мэрэгжил эзэмших бодолтой? Аск гэдэг дайх ингээд би Аск гэдэг сургуульд орох гэсэн байгаа юм тий. Одоо ямар мэрэгжлээ сонгох вэ? Ксей ханки гэдэг олон сайн гэдэг. Товод Оржийн мандах наран бол маш сайн сурагч. Маш их хичээж, хичээл хийдэг, сакс маш сайн тоглодог, мөн адил хичээж байгаа. Тийм болохоор Япон хэл нь бас маш сайн байгаа. Шалгалтын дээр ч гэсэн 90% авч байгаа. Конкон, Хятад гээд бусад орны хүүхдүүдтэй бас сайн харилцаатай байдаг. Япон улсын Оита аймагт үйл ажиллагаа явуулдаг Янагигора ахлах сургууль нь Японы 200 гаруй ихтэй сургуультай хамтран ажиллаж байна. Янагигора ахлах сургуульд суралцсанаар сагсан бөмбөг, жудо, хөл бөмбөг, бейсбол зэрэг спортын олон төрлөөр хичээллэж мэрэгжлийн тамирчин болох боломжтой дээр ахлах сургуулаа төгсөөд Япон улсын ихтэй сургуульд элсэн суралцах давуу талтай юм.